За сайн байцгаана уу. Өмнөд Монгол подкастын ээлжид дугаар хэлж байна. За энэ өдрийн дугаард бид 20 дугаар зууны эхээр Өвөр Монголын хамгийн нөлөөтэй ван Гүнзэг Нор вангийн тухай ярихаар бэлдсэн юм аа. За Гүнзэг Нор ван бол 1871 оны 6 сарын 26-нд төрсөн Харчин баруун хошууны засаг Чинван хүн юм аа. Харчин баруун хошууны засаг Чинвангийн Чинвангууд бол Чингис хааны жанжин Зэлмийн хойч үе Урянхай овогтой. Зэлмийн хүү Чингис хааны охинтой ургалсан учраас Зэлмийн хойч үе бол ер нь 5 цолтой байдаг. За одоо Харчин аймаг бол одоо хүмүүс зарим мэддэг баха, зарим ч мэдэхгүй баха. Харчин аймаг бол ерөнхийдөө 2 бүлгээс бүрдсэн. Нэг бүлгэн бол мэдээж Зэлмийн Урянхайчууд. Зэлмийн Урянхайчууд бол сүлдээ одоо нөгөө ноёдуудаа нутаг хуваарлж өгөхөд Зэлэн бол Урянхай аймгаа толголдог болсон. Сүлдээ Өөлөө өхийн одоо Өмч аймгийн байсан. Тэгээд Харчин аймгийн нэг хэсэг нь. Нөгөө нэг хэсэг нь бол нөгөө Харчингууд гэж байгаа. Харчингууд бол голдуу Түрэг гарлын Кипчакуудын нэг хэсэг болон Канличууд гэдэг. Канличууд бол ерөнхийдөө Өвөр Монголын нэг 2 ийм нэртэй 2 хошуу байгаа л да. Нэг нь бол Их зоогийн хамгийн хошуу, нэг нь бол Баян нуурын хамгийн хойд хошуу гэдэг. Ийм хоёр хошуу байдаг. Канличууд бол энэ одоо Түрэг гарлын ийм аймаг байдаг. Тийм. Харчингууд бол Баг хаадын үед бол Урянхай 3 харуул багтдаг байсан. Тийм. Харчингуудын Гүнзэг Нор ван бол өөрөө одоо юу эцэг нь бол Чинван байсан. Ер нь их дайнд дайчин гүрнээ өмнөөс дайнд их морддог байсан. Нутгийн хатуудын бослогийг бол бийжлэн дарддаг байсан. Ер нь тийм хэрцгий ширүүн Чинван байсан гэж түүхийн ном бичсэн байдаг. Гэхдээ өөрөө бол маш их тийм боловсралтай. Ер нь Монгол манч хятадтай тийм Чинван байсан. Тэгээд Гүнзэг Нор вангийн бол ер нь маш их чанга шаардлагатай хүмүүжсэн. Ер нь гэрийн одоо боловсрлоор бол Монгол манч хятад төвдөлтэй болсон. Хятадлын бүр Шандун мужаас тийм нэртэй номтой хятад багш заалж авч ирсэн. Монгол манч хэлий бол өөрийн нутгийн эрдэм номтой Монгол багшаар заалгасан. Лам багшаар тийм ээ төвдөл заалгасан. Түүнээс гадна зөвхөн ном уншиж болохгүй тий одоо бас эр хүн байх хэрэгтэй гэдэг одоо ер нь утгаар бас одоо зэр зэвсгийн эрдэм бод заалгадаг байсан. Энэ Машо Чоо гэдэг ийм хятадын цэргийн сургууль төгссөн. Тийм цэргийн эрдэм морь унах урлах сум харваа гэдэг эрдэм зааж өгдөг байсан. Ер нь ерөнхийдөө бол багаасаа тийм ээ одоо уламжилт дорн техний Монгол төвд хятадын энэ одоо соёл бичиг бол гүн нэвтэрсэн хүний нэг юм аа. Тэгээ 1898 онд эцэг нас бараад 27 наснда Харчин вангийн Харчин баруун хошууны засаг Чинван болсон. Тийм. Тэгээ ер нь Харчин ван бол Харчин вангийн хошуу бол одоо Өвөр Монголд үлдэж байгаа эртний вангийн ордон дотроос хамгийн их том одоо хадгалсан том ордон байдаг. Ер нь 20 гаруй га газрыг эзэлсэн тийм нутагтай. Тэгээд 490 гаруй өрөө тасаргаатай юм вангийн ордон байдаг. Ер нь гаднаас харахад бас л юм сүрлэг ер нь жижиг Бээжин гэсэн нэр авсан байдаг. Тийм. Тэгээ манай Гүнзэг Нор ван суунгуудаа тий эцэг нь бол ерөөсөө дуу бүжигдийг дуртай, ер нь арх ууг дуртай тийм хүн байсан. Тэгээ 40 гаруй тийм одоо дуу бүжгийн тийм бяцхан чуулган байсан. Тэгээ бүх хүмүүсээ тараагааж нутагт нь явуулсан.
Тэгээ 20-с дээш насны шивгчингүүдээ бүгдийн нутг руу бас буцаасан байдаг. За тэгээд Ван болоод удаагүй байхэд 8 улсын цэрэг тийм ээ Бээжин рүү дайрсан. Бээжингийн эзлээд манай Цэши хат нь тийм ээ Бээжингээс зугтсан шүү дээ. Тэгээд манай Харчин Ван гүнсэн норов бол ер нь санаа авсан байна л да. Манч дайчин гүрэн ер нь цаган болжээ. Одоо ер нь эдэрийг туршиж болохгүй гэдэг тийм бодол төрсэн шиг байна л да. Тэгээ 1901 онд Баянгийн сайд тийм ээ Жилимүжин амбан захирагч Юншихай одоо сүүлдээ ерөнхийлөгч болсон шүү дээ. Юншихайгаас энэ одоо танилцуулгаар Баянгийн цэргийн сургууль төгссөн Жоу Чунфан гэдэг нэг багш нутагтаа хошуу нутагтаа заалж энэ нутгийн залуучуудаа одоо өөрийн одоо хамгаалах цэргүүдээ тийм ээ орчин үеийн цэрэг маягаар сургалт явуулсан. Тийм. Энэ нь бол бараг л одоо монголчуудын хувьд бол одоо Монгол турхтны хувьд бол бараг л анхны орчин үеийн одоо цэрэг бэлдсэн анхны тохиолдол энэ мөн байна л да. За түүнээс зогсохгүй манай гүнсэн дөрвөн бол хамгийн том гавьяа бол ерөөсөн маш олон сургууль байгуулсан. Дандаа Монгол нутагт тийм ээ Монгол турхтны дунд бол анхдагч сургуулиудыг байгуулсан байдаг. 1902 оны 10 сарын 31-нд тийм ээ Харчин Вангийн баруун хүрээнд бүх Монголын анхны орчин үеийн сургуулийг бол нээсэн. Сургуулийн нээлтэнд мань хүн нээлттэй ингэж ярьж байсан. Би Чинвангийн хувьд тийм ээ албан тушаалтны дунд бол хамгийн өндөр албан тушаал хашиж тансаг амьдарч байна. Миний хувьд бол санаанд нийцээгүй зүйл байхгүй гэж хэлж болно. Гэхдээ миний хошуудын хүүхдүүд сургуульд орж боловсрол эзэмсэнийг нүдэрээ харсан болохоор өнөөдрийг шиг баярлаж байгаагүй. Цаашид Чингис хааны их үйлсийг сэргэх, үүрэх хариуцлагыг хүн бүрт үүрэх ёстой гэж нөөж байсан юм аа. Энэ нөгөө сургуулийн нэрэн бол Чонгжон Шүэт хангасан нэр өгсөн. Чонгжон сургуультай. Чонгжон гэдэг юу гэсэн үг вэ? Чон гэдэг чинь Чонгу шан үнэ гэсэн утгатай гэнэ. Тулааны уралдгийг хүндэтгэж тийм ээ уран зохиолыг эрхэмлэх Вачэн гэдэг чинь Чэнфэн Ис үгнэ. Ёс заншил дадал зуршлыг засах. Үүнээс харахад ер нь гүнсэн норван монгол хэлтэй боловч бас ер нь хятад сэтгэх үе бол их суусан. Хятадын күнзийн сургаал тийм ээ маш их багасаа их хүртсэн учраас хятадын одоо уугуул одоо хятадын соёлыг бол маш их одоо өөртөө шингээсэн гэх юм уу хятадчсан маягийн тийм вангун бас байсан гэж хэлэхэд бас буруудахгүй. За энэ сургууль Нөнгутаа мань хүн бол өөрөө сургуулийн захирлаар ажилласан. Тэгээд одоо өндөр салингаар бүр өмнөд нутгийн багш нар залж авч ирсэн. Тэгээд монгол хэл, хятад хэл, тэг күнзийн сургаалын номнуудыг заадаг болсон. Түүнээс гадна бас Япон уул заадаг, тоо, газар зүй, түүх, уран бичлэг, зураг, хөгжим, бэйн тамираг хичээлийг заадаг байсан. За энэ сургууль Нөнгутаа тийм нэг анги бол бүрдсэн. Тэгээд хүүхдүүдэн голдуу нөгөө дарга ноёдын тайж нарын хүүхдүүдийг төрүүлж оруулсан. Тэгээд өөрийн дагагч тийм ээ нарын хүүхдүүдийг голдуу оруулсан. Тэгээд орсон хүүхдүүдийн аав ээжсэн бол ер нь татвараас чөлөөлөх тийм арга хэмжээ авдаг. Тэгээд удалгүй дөрвөн анги болтол үргэлжсэн. За ер нь Чонгжон сургууль болох тийм ээ ер нь 1912 он хүртэл одоо 10 жилийн хугацаанд ч дээ бараг 600 гаруй сурагч тийм ээ төгсгөлсөн байдаг. Тэгээ тийм учраас бид одоо 1911 оны одоо Монгол улсын тусгаар тогтнолын хөдөлгөөнд тийм ээ өвөр Монголын Дөвангийн олон одоо нөгөө баруун Монголын хөдөлгөөнд бол харчингууд маш идэвхтэй оролцсоныг бол тайлбарлаж байна. Яг л бэхээр 1912 он болтол тийм ээ 600 гаруй тийм ээ хүүхдүүд орчин үеийн хэл бичиг газар зүй түүх тийм ээ мэддэг болсон. Тэгээ шууд холбоотой.
За энэ сургууль одоо бүгд найрам хятадаар дуулсан одоо 1949 онд байгуулсан шүү дээ. Тэр болтол 3000 гаруй хүүхэд төгссөн. Тий. Гадаад руу 100 200 хүүхэд явуулсан байд юм байна. За энэ гадаад руу энэ сургуулийг төгссөн хүүхдээс ер нь хамгийн түүхэн нэрээ үлдээсэн хүн бол одоо Тэмээд гэж байгаа. Одоо хятад нэр нь Вангруу Чангад энэ харчин хүн байна. Энэ хүн бол манай гүнсэн Норов банкын өргөж авсан хуурай хүү. Тийм. Энэ бол одоо Монголын орчин үеийн тулаг барыг тийм ээ бий болгосон ер нь анхны хэвлэг үйлдвэрийг энэ хүн бүтээж ясан. Одоо анхны орчин үеийн одоо ном зохиол энэ хүн анх хэвлэж ясан ийм гавьяатай хүн юм аа ер нь тийм. Энэ бол манай энэ сургууль төгссөн хүн байгаа. Түүнээс гадна Жин Юм Чанг буюу Алтан Очир гэх хүн байгаа. Алтан Очир бол одоо өвөр артын намын байгуулцахад хамгийн үүрэг гүйцэтгэсэн Бээжингийн Монгол төвдийн сургуулийн захирлаар ажиллаж ясан. Дөв ангийн засгийн газрын үед бол сайд ажиллаж ясан ийм чухал нөлөөтэй хүн байсан. Түүнээс гадна Үүхэлийн тийм ээ Үүхэлийн чинь бас л энэ харчин баруун хошууны хүн энэ Үнэн Баяр гэж монгол нэртэй. Энэ хүн бол Дөв ангийн засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байсан. Түүнээс гадна үг бүтгийнгээд бас л энэ харчин баруун хошууны хүн байгаа. Ер нь энэ сургуулийн гавьяагаар тийм ээ монголчууд нүдээр нээж тийм ээ одоо өөрийн үндэстний төлөө тэмцдэг тийм ээ тэрийг гүн ухаарсан тийм ухаарлыг авсан ийм сургууль байна л да. За 1903 оны 5 сард тийм Гүнсэн Норов банк тийм ээ найз Японы явган цэргийн хошууч генерал Айзо Накамура Японоос Бээжингийн элчин суугаа явган цэргийн хошууч генерал Тэкаки Яманы гэдэг хоёр хүний дэмжлэгээр тусал цаагаар халахын чимаа 82 гэж ярьдаг шүү дээ. 82 гэж ярьдаг шүү дээ. Тэрний ууган хүү Чи Чангу Манж Сүү Чинвангийн ууган хүү Шанжан энэ хэдэн хүн дагуулад Япон нууцаар хайлсан байдаг. Тэгээд Осакагийн 5 дахь удаагийн ач үйлдвэрийн үзэсгэлэнгийн сонирхсон. Үүний далмаар Японы ерөнхий сайд Окума Шигенобутэй уулзсан. Тэгээд энэ бол ер нь одоо Монгол Вангун нараас тийм ээ гадаад руу анх удаа гарч тийм ээ нүд тайлсан анхны тохиолдол бол мөн байна л да. Тэгээ буцаж эренгуудаа мань хүн чинь 1903 оны 7 сард өөрийнхөө авг ах тийм ээ тэрний нэг хоосон байшинд нь Монгол нутагт анхны цэргийн сургууль. Энэ цэргийн сургуулийн нэр нь бол Шөвжин тийм ээ цэргийн сургууль гэж ийм цэргийн сургууль байгуулсан. Тий. Тэгээд Японы тийм ээ явган цэргийн Жанжин штабын дэд дарга дэслэгч генерал дэд даргын одоо хэн гэдэг вэ энэ чинь энэний дэмжлэгээр тийм хоёр Ахмад нэг нь баг дэслэгч хоёр офицерыг тийм нутагтаа залж Ахмад бол Ито Рётаро баг дэслэгч бол Яшихара Житомо гэдэг энэ хоёр хүний нутагтаа авчирч тийм ээ энэ цэргийн сургуультай багшруулсан. Яг л Япон тийм ээ Японоор хичээл ордог орчуулагч нь нэг хятад хүн байсан. Тэгээд Японы бүх одоо сургуулийн бүх програмыг энд нэвтрүүлсэн. Тэгээ Япон хөл заан бас нөгөө тоо бас хэмжих зүй, газар зүй, тэгээ гимнастик, морин урлаг, тийм өшөө цэргийн алхаа, тийм зэвсэг гэх мэтэр заадаг байсан. Энэ сургууль энэ урт хойн бол 100 гаруй цэргийн одоо эрдэмтэй хүн бэлтгэсэн. Тийм. Түүнээс зогсгүй Чонгжон гэдэг сургууль байсан шүү дээ. Тэр анхны сургууль энэ сургуульд 3 шилдэг сурах чаа тийм ээ. Яг Япон маягаар хувцаслаад Японы Бээжингийн ойролцоо нөгөө Японы нөгөө гарнизон бааз байсан. Тэр баазанд нь оруулаад мэдээж Япончуудтай хувилсан байна л да. Тэгээ Дайчин гүрнээс Дайчингийн засгаас нууж байгаа тийм ээ. 3 хүүхдээ тийшээ Япон цэргээр цэрэг маягийн зэвс одоо эрдэм ном сургуулсан байсан. Тийм.
яг мөн жилд бас нөгөө 4 хүүхдтэй шалгаруулад Бээжингийн төмөр замын Орос хэлний сургуульд явуулсан. Орос хэл бас сургаж авч ирсэн. Тийм 1903 он чинь тийм Япон Орос хэл нутагта хүүхдүүдэд заалгадаг байсан да. За 1903 оны 12 сард бол Гүнсэн Норов Монгол нутагта 3 дахь юужин эмэгтэйчүүдийн охтуудын сургууль байгуулсан. Энэ сургууль бол Монгол хэл заан, хятад хэл, Япон хэл, түүх, газар зүй, математик, гэрийн ажил, оёдол, байгаль, зураг, хөгжим зэрэг хичээл заадаг байсан. Энэ ер нь Гүнсэн Норов Монголын одоо сургуулийн ганц онцлог нь бол ер нь дандаа нөгөө хүүхдүүдээс тийм ээ төлөөр авдаггүй. Энэ сургуулийг байгуулахад бол дандаа нутгийн чинээрийн хүмүүсээс хандив гуйж бүрдүүлсэн. Тэгээд энэ гүн ангийн охин дүүн хүртэл анхны сурагчаар энд орж исэн. Тийм. Нутгийн багш Бат Очир Монгол хятад хэл заадаг байсан. Жан хатагтай Жан гэдэг хятад хэл заадаг байсан. Тэгээ Японоос нэг Япон эмэгтэй багш залж авчирсан. Мисако Кавахара гэж. Энэ хүн бол сүүлдээ энэ арчин мангийн хошууны тухай бас ном бичсэн. Тэмдэглэл байгаа. Тий. За энэ сургууль анх бүрд сурахад бол ер нь 24 хүүхэд бүрдсэн. Голдөөш Вангийн охин дүү Шивгчин өшөө эргэнт хоёр нь охтуудаас тийм ээ Вангийн тайд нарын охтуудаас нийлээд 24 хүүхэд удалгүй 60 гаруй хүүхэдтэй болсон. Энэ бол Монгол нутагт анхны Монгол эмэгтэйчүүдийн одоо сургууль байгуулсан юм аа. Тэр 1906 оны 1 сард энэ нөгөө Япон багш Мисаоко Кавахара нутаг буцахдаа энэ нутгийн 3 монгол охтуудыг авч явж Японд сургалсан. Энэ 3 хүний сургалтыг бол Гүн ангийн хатан одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлээд явуулсан байдаг. Тэгээд манай энэ эмэгтэй багш нутаг буцсны дараа Японы эзэн хааны их сургуулийн багш Тори Рюзо болон эхнэр нь тийм ээ бас араас нь тийм ээ харчин хошуунд ирж сургууль хичээл заахаар болсон. Голдо Япон заан. Тэгээд одоо сураг бичих тийм ээ одоо найруулах шаардлагатай учраас 1906 оны 11 сард одоо бэлгийн тоолдын энэ Япон багш Тори Рюзо тийм ээ харчин хошууны туслаг тайж өшөө багш нартай нийлж ягаад харчин мангийн ордны Монгол уншлагын ном гэдэг 3 дэвтрийг найруулж гаргасан. Монгол бичгийн шудраг хүний намтар гэдэг нэг дэвтэр номыг бол хэвлүүлсэн. Энэ 4 номыг бол 1907 оны 4 сарын 20-нд Японы хэвлэг үйлдвэрүүд одоо хэвлэж гаргасан. Энэ нь ер нь Монголын түүхэнд анхны сураг бичиг. За тэгээд манай Япон багш тийм ээ 3 охтуудыг Японд сургахаас гадна араас нь тийм ээ 5 эрэгтэй хүүхдийг Японд нууцаар явуулж сургасан. Энэ бол ер нь Япон чин гүрнээ зөвшөөрлөгөөр 5 хүүхдийг явуулсан. Түүний нэгэн бол Тэмэт одоо нөгөө тулаг барыг тийм ээ хэвлэг үйлдвэр анх байгуулсан хүн. Тийм. Өшөө 2 хүүхдийг Бовдингийн багшин дээд зэргийн багшин дээд сургуульд явуулсан. 2 хүний Бовдингийн цэргийн дээд сургуульд явуулсан. 2 хүний Бээжингийн судалгаа зураглалын сургуульд явуулж сургасан. 2 хүний Шанхай хотын Наян ангийн дунд сургуульд явуулсан. 2 охины Шанхай хотын Убэн эмэгтэй охтуудын сургуульд явж сургуулсан. 5 хүний Бээжингийн цэргийн язгууртны сургууль гэж байсан. Тэнд 5 хүүхэдтэй явж сургасан. Ер нь одоо манай гүн хан бол энэ талаар бол ер нь бусад ван хүнгийн бодвол бараг л олон жилээр төрүүлж тийм ээ хүүхдээ бэлтгэдэг байсан, сургадаг байсан. Ер нь яг хараггүй соён гэрүүлж байсан юм аа. Түүнээс гадна 1905 онд одоо Чонгжон сургуульд бол ер нь үнжээд нэг тийм ээ одоо сонин гаргадаг байсан. Одоо энэ сонингийн бол Янбоо гэдэг нэртэй нялх хүүхдийн сонин гэж орчуулах байх та. Ер нь олон улс дотоод гадаадын мэдээллийг нийтэлдэг Монгол хошуудын
баятлын нийтлэл нь бас шинжлэх ухааны танин мэдэхгүй талаар тийм ээ үнжээд нэг гаргадаг ийм сонин байдаг. Тэгээд Вангийн ордонд бас Бяцхан номын сан байгуулсан. Тийм маш их Бээжингээс ном судар цуглуулж Бяцхан номын сан байгуулсан гэдэг юм байлээ. За Гүн Ванг чинь Бээжингээс бас Оросын тийм ээ банкаас 30 мянган юан янчаана гэдэг юм уу тийм ээ зээлж аваад тийм бүр худалдааны төв байгуулсан. Энэ бол хол ойр нэртэй ер нь том худалдааны төв. Энэ ер нь тэгээд Бээжин энд худалдааны төвөөс болоод энэ Гуангийн ордон бол энэ жижиг Бээжингээс нэр гарсан. Бүр хятадын өмнөд нутаг Жожаан мужаас тийм ээ олон 10 мянган тийм ялан модны суулгах авч ирж нутагтаа суулгасан. Ер нь торгоны хорхой үржүүл ер нь торог гаргасан торог гаргахыг оролж яасан. Гэхдээ яг энэ талаар суулгасан гэж ярьж байгаа бол ном судалдаг өөрөөр торог гаргаж яасан торог сүлжсэн гэж гарах одоо тийм юм бол байхгүй юм билэ. Гэхдээ тэр нь сүүлдээ яасан бол би энэ талаар им олж харсангүй. За 1904 он тийм ээ Гүн Ванг бол Чонгжон сургуулийн 4 хүүхдийн Тянжингийн Баянгийн үйлдвэрт тийм ээ нэхэх будах тийм технологи сургасан. Тэгээд 4 хүн сур дуусны дараа нутагтаа Вангийн ордны одоо зүүн талд нь нэг үйлдвэр комбинат байгуулсан. Энэ 4 хүүхдээр техникч хийлгэж энэ залуу хашуудын иргэдийн тийм ээ одоо шавар оруулж энэ үйлдвэр байгуулж ирсэн. Түүнээс гадна Гүн Ванг Тянжингаас бас өндөр одоо цалингаар тийм ээ одоо хятад багш одоо нөхий биш хевс нэгдэг тийм ээ хятад багш авчирч хүүхд нутгийн иргэд хевс яаш нэхий зааж өгдөг байсан. За ер нь тэгээд манай Гүн Ванг бол тийм маш холын харддаг тий одоо хүмүүсээс төрүүлж тийм олон харддаг хүүгээрээ үнэхээр онцгой байсан юм а. 1904 он тийм Гүн Ванг бол одоо Вэйж Хангшан гэж ярьж байгаа л да. Вэйж Ханг бол ерөөсөө өнөөдөр Вэйж Ханг Манч Монгол үндэстний өөртөө засаг Шэн гэж ийм газар байд. Энэ Гүн Вангийн одоо энэ хошуунаас бол 40-50 км-ийн зайтай. Одоо энэ хошуунд одоо хүртэл 230 мянган Манч 50 мянган монголчууд амьдардаг юм байлээ. Тэгээ энэ бол дэх үеийн чинь нөгөө энэ 50 мянган монголчууд бол өөр Монголдоо багтдаг. Ерөнхийдөө Манжин 8 хоршуу, Монгол 8 хоршууны монголчууд байдیں۔ Энэ бол голдуу энд ан гөрөө хийж хойрын сургууль хийх ийм талбай гаргаж авсан. Сүүлд энэ одоо Вэйж Хангшан болсон байна. Энэ Вэйж Хангшан хүртэл Вангийн ордноос тийм ээ зардал гаргаж агаад харчин хошуугаас Вэйж Хангшаны одоо засаг зархааны алба хүртэл ийм шонгийн мод босгоогоод утас захилгаан утас татсан. Тийм. Тэгээд нутагтаа бод захилгаан шуудангийн газар байгуулсан. Тэгээд ийм нэг одоо юу захилгаан мэдээ авчт юм уу яа тий. Шуудангийн газар байгуулсан. За бас нутагтаа хошуунда мань хүн чинь нөгөө үнчин хүүхдийн тийм ээ эсвэл одоо эцэггүй хүүхд байдаг штэ ботож хүүхдүүд. Энэ хүүхдүүдийн тижээдэг зарим тэр өөр Монголын тэр үеийн тэр нутаг чинь одоо ботож хүүхд бол ер нь ичхүртэй учраас хүмүүс чинь бараг гарын гот хайчдаг тийм магадгүй л да. Тэгээд энэ үнчин хүүхдэд ботож хүүхдүүдийг тижээдэг тийм үнчин хүүхдийн одоо цэцэрлэг маягийн ийм одоо ийм байгуулсан. Тийм. Тэгээ бас лам нарыг тийм ээ одоо лам бол ер нь өөргөө ер лам бол маш их байд. Ер нь өөр Монголын лам ар Монголоос илүү их байдаг. Энэ талаар би тооцоо сайн гаргаагүй дараа нэг энэ талаас судлаа. Тэгээ ер нь Монгол залуучуудын бод лам болоход хордог байсан. 2-3 хүүхэдтэй айл бол лам болохгүй гэсэн. Одоо 4-5 хүүхэдтэй бол лам болж болох бах та. Ер нь хүн нам үсгэн муу учраас ер нь бас ламын сүми бол ер нь бас хазаарсан байдаг. Тэгээ энэ нөгөө нутагтаа маш олон шинжилэл хийсэн учраас ер нь Чингийн засгийн газар бол Гүн Вангд бол ер нь сэжиг төрсөн. Тэгээд мань хүний нутгаас нь салгаад тийм ээ Манжин шулуун цагаан хошууны хошуу захираг сайтаар томилж тэгээ Бээжинд суулгасан. Тэгээ 1911 он Шинхайгийн хувьсгал гарсан шүү дээ. Одоо энэ чинь нөгөө Учаан хотод тийм ээ одоо нөгөө цэргүүд бослог гаргаад Манжин эсрэг баяр
одоо бослог гаргасан. Тэгээд манай гүн бол тий Монголын ноёдуудын холбоо тийм ээ зохион байгуулж ер нь одоо эзэн хаан тийм ээ эзэн хааны баг хурал дээр бол ер нь Чингис хаан бол хаан ширээнээс огцорч болохгүй гэдэл тийм уриалж байсан. Тий. Тэгээд Чингисийн даалгавраар нутагтаа ирж Монгол цэргүүд зохион байгуулж тэгээд чи одоо торгон цэрэг болж Чингисийн төрийг хамгаалах гэж явж байсан. Тий. Тэгээд 1912 он 2 сар Чингисийн төр мөгснээ дараа тийм ээ. Тэгээд мань хүнжин нутагтаа буцаж ирээд нутгийн түшмэл тийм ээ одоо туслагч нараа цуглуулж нууцаар хуралдаа хийсэн. Тэгээд тэр бол ерөнхийдөө бол өвөр Монголын тийм ээ одоо тусгаарлуулах тийм төлөвлөгөө бодолтой байгаа. Тийм. Тэгээд түүний хэлснээр бол сүүлийн жилүүдэд тийм ээ сургууль нээж цэрэг бэлтгэж үйл төрлийг сэргээж байна. Энэ бүхэн бол Монгол үндэсний тусгаар тогтнол бэлтгэсэн ажил явдал байсан юм аа. Одоо чин гүрэн мөхөж тийм ээ эргэн улс байгуулагдаж гадаад Монгол тусгаар тогтнолоо олж авсан нь бидний хувьд арга хэмжээ авах сайхан боломж юм гэж. Тэгээд бас нөгөө харчин зүүн гарын хошууны засаг ноён төрийн жинван Сэлинга байрын баруун хошууны засаг төрийн жинван жагар дорч нар ван гүнтэй холбогдож тийм ээ ер нь одоо энэ зостын аймгийн 5 хошууны тий одоо эд баялагийг барьцаалж тий Японоос тий туслам авах хэрэгтэй тий өөр Монгол туурах тусгаар болох ёстой гэсэн тийм ажил явдал явуулж ясан. Тийм. Тэгээд түүний дараа бас нөгөө гүн ван бол зостын чуулган 100-уудын чуулганы ван гүн нарыг цуглуулж тийм ээ. Одоо богд хаанд Монгол улс дагаар орох талаар бас ярилцахаар хуралдаж байсан. Гэхдээ эцсийн шийдэл бол хүрээгүй. Тий гадаад Монгол тухайн үед 1911 оны 11 сая 29 тийм ээ. Гадаад Монгол тусгаар улс Задлангуудаа Гүнван тийм Бинтван гончин сүрэн тухайн үед яг Бээжинд байсан. Тэгэхэд Оросын элчин рүү орднуусаар орж тийм ээ. Өөр Монгол тий тусламж өгөх талаар бас асууж байсан. Тэгээд хариу авсангүй. Тэгээд 1912 оны 4 сард Гүнван тийм ээ одоо загчин цэцэн гэж энэ 70-80 оны үед бол гадаад Монгол гаралтай Монгол шийдвэр эрдэмтэд олон ном гаргасан. Энэ түүний эцэг нь бол Ловсон Чэжүргэд тайж гаралтай наа хүн байсан. Ийм хүнийг тийм ээ хүрээр рүү тийм ээ томилж дагаар орохоор илтгэсэн. Тий. Тэгээ Богд хаан бол Гүнвангийн тийм ээ өөр Монголын 6 аймаг 49 хошууны өөр Монголын сайдаар томилсон байсан. Гэтэ нөгөө Ловсон Чэжүр энэ нөхөр бол гадаад Монголын тухайн үеийн байдлыг бол хараад сүүлийн үеийн бичснээр бол ер нь дотоодын тэмцэл маш их байдیں۔ Хан Чинван тий Даалам Цэрэнч мэт тийм хоёр фракц болоод Хан Чинван бол голдуу дотоор тусгаар улс бол ер нь гадаад Монголын хэмжээнд л байх ёстой орцын түшээд тийм ээ. Энэ Даалам Цэрэнч мэт бол өөр Монголын нэгтгэж тийм ээ. Их Монгол улс байгуулах ёстой гэдэг тийм нэг хоёр тэмцэл фракц болоод хуваагдчихсан. Тэгээд эдгээр чинь нөгөө Бээжинд олон жил амьдарсан харчин хошуу чинь бараг хүрээ хошуунаас том харагдаж хөвчлөлтэй харагдаж байсан байлгүй дээ. Ер нь тэгээд энэ гадаад Монголын тусгаар тогтнол явцгүй гэдэг тийм нэг сэтгэл төрсөн. Тэгээд Богд хааны одоо тамаг тэмдгийг бол аваагүй өөрөө ирж аваагүй гэж нутаг ботсон гэдэг юм билээ. Тийм. Тэгээд 1912 оны 6 сарын дундуур манай Гүнван тийм жагард орч тийм баруун хошууны засагч юмтай нийлээд тийм ээ. Японоос зэвсэг авч тийм бослог бэлтгэдэг байсан. Харин энэ зэвсгийг бол Жинжа түнд тийм ээ Үүжин шингэр хятад генерал дундаас нь тосч аваад хураалгааж тийм ээ. Одоо энэ бослог бэлтгэл нь одоо санаагаар болсонгүй. Тэгсэн чи манай нөгөө Гүнван чинь бас зүгээр суухгүй
Вангийн ордондоо Монгол Ван гүн нутгийн баячууд одоо халуун гол мужи гэж халуун гол гэж ярьдаг. Сүүлд халуун гол мужи болсон. Ирээхэн мужийн нутаг дэвсгэрт байгаа хүмүүсийг цуглуулж тийм ээ. Ирээхэдх өөрөө удирдах баяг бүлэг гэдэг хурдлыг зохион байгуулж ер нь ирээхэ мужи бол одоо ирээхэ гэдэг газар бол тийм ээ өөртөө засах хэрэгтэй гэдэг. Тэр ирээхэгийн амбан захирагч сая шүмшийлэн бол энэ Яншкайд бол хов зүгөөд май хүний бол нутгаас нь явуулахгүй бол болохгүй нэ гэд. Тэгээд Яншкай чинь Гуанги тийм ээ Бээжингд дуудаад тий одоо нөгөө Монгол төвдийн хороо Монгол төвдийн хэрэглэх газрын дараагаар ажилуулсан. Ер нь тэгээд энэ нөхрий бол энэ нутгаас нь салахгүй бол бас нэг ямар нэг хэрэгсэдэн гэсэн утгаараа Яншкай Гуанги 1912 оны 9 сард бол Баянгийн засгийн газрын одоо хэрэглэх газрын Монгол төвдийн хэрэглэх газрын дараагаар ажилуулсан. Тэгээд май хүн чинь Бээжингд очоод 1913 он тийм ээ Баянгийн засгийн газраас санал оруулж яагаад Бээжингд Монгол төвдийн сургууль байгуулсан. Тэгээд төвдүүд ирж сурах нь бараг байхгүй. Гэдэг дандаа өөр монгол хүүхдүүд ирж сурсан. Тэгээд энэ сургууль бас л одоо 20 дугаар зууны Монголын нэлээд олон томчуудын бол бэлтгэж сургасан байсан. Одоо жишээл Баянти гэж тийм ээ харчин дунд туршууны хүн. Энэ хүн бол Монгол дэрэн цэрэн донгоров. Энэ бол өөр Монголын ардын хөвсгөл намын анхны дараагаар ажил байсан. Лежиг тав мөрөнгө тийм ээ энэ хишигтэн хүн. Энэ бол бас Монгол төвдийн сургууль сурч яасан. Энэ бол өөр Монголын ардын хөвсгөл цэргийн тийм ээ нэг пол цэргийн хошуундаа 6000 хүртэл хүнтэй ийм цэрэг тийм ээ өөр Монголын ардын цэрэг толгойлж яасан. Тэгээ түүнээс гадна баахан коммунист намын гишүүн гаргасан байсан. Одоо хамгийн нэртэй бол Улаанхүү байна. Ушаа Куйби гэдэг юу зөндөө хүн байсан байл. Тий. 1914 оны 5 сард Монгол төвдийн хэрэглэх газар нь Монгол төвдийн хороо болж ерөнхийлөгчээр нь гүнсэн норох хөвөрөн байсан. 1925 онд одоо Иргэн улсын 14 он л да. Зостын аймгийн дараагаар томилогдсон. 1931 он тийм ээ гүнсэн норон баг 61 настай да. Нас барсан. Тий. Гунван бол ерөнхийдөө эхнэр нь бол Манж Гэг байсан. Одоо Хошой Чинван Лончинэ охин гэдэг юм байна. Шанкун гэдэг юм маш орчин үеийн одоо Гэг байсан. Тэгээ бас 3 баг хатантай, 2 хүү, 2 охинтой. Тэмэт бол өөргөж авсан хүү байдаг. Тэгээ нэг хүү нь бол бүр багаас нас барсан, багада нас барсан. Тий. Гунван бол яхахгүй өөр Монголын орчин үеийн соён гэгэрүүлэхэд тийм ээ маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Гунван гүгээр ер нь өөр Монголын түүхий бол тусгуулахын аргагүй. Гунван гүгээр тийм ээ одоо өөр Монголын дөөнгийн одоо өөртнөөс хөдөлгөөн, туурах тусгаар тогтнолын хөдөлгөөний тусгуулахын аргагүй. Яг бол Гунвангийн сургуулиуд дамсан маш олон харчин төмдүүд хөл энэ одоо хөдөлгөөнд гар бие оролцсон. Бас түүнээс гадна тийм ээ Гунвангийн сургуульд амтсан маш олон коммунистууд гарсан. Улаанхуугаас авлаа, Куйбигээс авлаад ер нь анхны одоо соён гэгэрүүлэгч яхааргүй мó. За Гунван бол ер нь тухайн үеийн бусад Монголын вангун нарыг бодвол яхааргүй одоо шинжлэх ухаан техник боловсрол бол үндэснээ аврах ёстой гэдэг яхааргүй түүч юм байна л да. Гэхдээ Гунван бол бас хөвсгөлж хүн гэж хэлэхэд бас хэл баггүй. За би эргэж ингээд өмнөхөд энэ хүн бол эд хөрөмтэй. Харин Вангийн ордон зөвхөн 490 гаруй өөрөө тасалгаатай. Бас нэр төртэй, байр суурьтай. Харчин баруун гарын хошуу бол одоо Монголын хамгийн өмнөд хэсэгт нь оршдог учраас Бээжингийн хятадын төвөөс маш ойрхон одоо Чөндө хотоос тийм ээ
150 км, Бээжингээс 400 гаруй км. Харин их одоо хөрөө тийм ээ даа хөрөө одоо 1200 1500 гаруй км байгаа ийм хол байдаг. Хэдий тэр Монгол үндэстнээ аврах гэж тийм ээ оролдож байсан, сэхэрүүлж байсан. Гэхдээ яг гар биечлийн зэвсэг барьж босоогүй, тэмцээгүй юм бол үний юм аа. Энэ бол бас түүхийн нөхцөлтэй холбоотой. Жишээр энэ нөгөө Япон багш тийм эмэгтэй багш Мисако Кавахарагийн бичсэн Монголын тухай тэмдэглэл номондоо бол тухайн үед тийм ээ одоо харчин баруун хошууны одоо харчин баруун хошуу бол нэлээ олон хүн амтай. Одоо зөвхөн Монгол хүн бол ер нь тэгээд 50000 өрх 50000 хүн байдаг гэдэм байлээ. Хятадууд бол 60000 өрх 400,000 болсон. Тэгэхээр нэг харьцаг 8 харьцаатай ийм харьцаа байсан. Хэдий монголчуудын тийм эрх мэдлээ барьдаг байсан, өөрийн айрмтай байсан ч бай. Ер нь тэгээд одоо зэвсэг бослог гаргахад май хүн бол арай итгэл төрхгүй байсан магадгүй да. Тэгээд гүн он бол өөр Монголын түүхэнд бол ер нь дурдаг ёстой хүний нэг байгаа. Тий. За баярлалаа. Гүн онгийн тухай ингээс дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа.